Сайн байцгаана уу? Та бүхэнд манай дэлхийд алдартай арилжаачдыг танилцуулдаг булангийн маань энэ удаагийн дугаар хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт Японд кимоно трейдер мөн хатагтай Ватанабе гэх нэрээр 2000 оны үед шугамтарж байсан валютын арилжаачин Юкико Икебегийн талаар танилцуулж байна. Тэрээр Токио хотод 1948 онд төрсөн бөгөөд 1972 онд 24 наснда анх хувьцааны талаар сонирхож эхэлсэн байна. Түүнээс хойш 2000 он хүртэл хувьцааны арилжааг биедан судалж бага хэмжээгээр арилжаанд оролцдог байжээ. Тухайн үед Японд эмэгтэй хүн ажил хийж мөнгө олох зохисгүй зүйл тэд гэртээ хүүхдээ харж гэрийн эзэгтэй ажиллаа хийх ёстой гэсэн үзэд идбэг байсан тул тэрээр мөн адил гэрийн эзэгтэй ажлын хажуугаар арилжааг сонирхон хийдэг байжээ. 1998 оны үед Японд Forex арилжаа анх гарч ирсэн бөгөөд тэрээр 2000 онд хувьцааны арилжааг орхин Forex арилжаа руу идэвхтэй оржээ. Анх 2007 онд Японы хэвлэл мэдээлэлээр түүнийг 1.3 сая долларын татвараас зайлсхийсэн гэж мэдээлснээр олон нийтэд танигдж эхэлсэн. Тухайн үед тэрээр валют арилжаанаас 4 сая долларын ашиг олсон байсан бөгөөд тус ашигасаа 1.3 сая долларыг татварт төлөх ёстой байсан ч төлөөгүйгийн хүнслээр энэхүү үндэсний татврын албанаас олон нийтэд мэдээлж байжээ. Түүний хочны тухайд тэрээр Японы үндэсний хувцас болох кимоно цуглуулагч бөгөөд мөн хийхдээ кимоно өмсдөг тул энэхүү кимоно трейдер гэж тухайн үед нэрлэжсэн байна. Юкикон гэрийн эзэгтэй байсан тул биедан арилжааны талаар судалж 2000 оноос валютын арилжаа хийж эхэлсэн. Тэр цагаас хойш өнөө хүртэл хувийн арилжаагаараа 8.3 сая долларын ашиг хийсэн байна. 2007 оноос хойш түүний нэр алдар валютын зах зээлд Японд төдийгүй дэлхийн нийтэд хүчтэй төвж түүнийг дагалдах гэрийн эзэгтэй арилжаачдын тоо асар хурдтайгаар нэмэгдсэн байна. 2010 оны үед Kimono Traders гэх нэртэй эмэгтэй арилжаачдын маш олон гишүүдтэй бүлэг хүртэл байгуулагдсан байсан ба валютын зах зээлд тэдний арилжааны шийдвэр гаргаж нөлөөлөх хэмжээнд хүрч байжээ. Түүний хувийн амьдралын талаар мэдээлэл нийтэд ил байдаггүй тул түүний арилжааны арга барилаас та бүхэнд хуваалцъя. За ингээд Юкико Икебегийн ашигладаг байсан стратегийг та бүхэнд танилцуулъя. Тэрээр ерөнхийдөө нийт 8 сая гаруй долларын ашиг хийхдээ нийт ашигынхаа 3/2-ыг нь long term буюу урт хугацааны арилжаагаар 3/1-ийг нь богино хугацааны арилжаагаар хийдэг хийсэн юм байна лээ. За тэгээд ерөнхийдөө Япон трейдер учраас яг японочдоо гаргаж ирсэн moving average, Bollinger Band тэгээд Heikai Hashi гэдэг янз бүрийн нөгөө Японы индикаторууд байдаг шүү дээ. Тэдрийг ашигладаг байсанс хамгийн их өөртөө юу яасан хамгийн сайн стратеги гэж өөрийнх нь тодорхойлсноор бол одоо энэ RSI-ийн стратеги юм байлээ. За тэгээд тэрний яадаг вэ гэхээр ерөнхийдөө daily-гийн чартан дээр тавьж байгаад RSI оруулж ирээд RSI-ийн тохиргоо бол ерөнхийдөө 13-ын одоо юутай RSI стандарт дефолт RSI чи 14 байдаг шүү дээ. 13-тай тэгээ голоор нэвж байгаа энэ Sharp Moving Average нь юутай 58-тай Move Average 42-тай Move Average 13 RSI line чинь 13 тэгээд Move Average-ийн line чинь болохоор 42-тай. Тэгэд ингэж ашигладаг байсан юм байлаа. Тэгээд бас divergence харж ашигладаг байсан юм байлаа. Дандаа Forex-ийн арилжаа хийхдээ бол Юкико Икебе ерөөхдөө дандаа валютын арилжаа хийжсэн. За тэгээд стратегийг нь та бүхэнд тайлбарлаж өгье. Үзүүлье. Тэгээд та бүхэн юу ягаарай. Хэрвээ энэ стратегийг таалагдах юм бол та бүхэн ч гэсэн өөрсдөө оролдоод бас үзэж болно шүү дээ. За юуны түрүүнд RSI гэдэг индикатор нь болохоор oversold, overbought гэдэг нөгөө илүү заралттай, илүү худалдаа авалттай хөөснүүдийг ерөөхдөө илэрхийлдэг төрлийн индикатор. Тэгээ энэ дэр кросс-осноор тухайн чиглэлээ илэрхийлдэг. Одоо энэ дэр жишээлбэл энэ 13 move average-ийн энэ Чернелийн өнгөтэй move average нь энэ шарыгаа доошо кросслчод хандлага доошо байна гэдгийг илтгэдэг. За тэгээ энэ дэр ерөөхдөө divergence-ийг харж болдог байж байгаа. Divergence бол хоёр төрөлтэй байдаг. Ил divergence бол нуугдмал divergence гэдэг хоёр төрөлтэй байдаг. За тэр ил divergence-ийг нь одоо энэ дээр ерөөхдөө ганц нэг тайлбарлаж өгнө. Нуугдсан divergence-ийг бол ярих жоохон төвөгтэй байдаг. За тэгээд ерөөхдөө түүний яг арга барилаас нь гэх юм бол
юу яадаг? Moving average-ийн одоо энэ Чернелийн ягаан өнгийн аюутай Чернелийн ягаан өнгө нь дээшээгээ энэ 70 30 гэдэг энэ юунасаа зоноосоо энэ дээдлийнх нь 70 энэ доотлох нь 30 голынх нь 50 байгаа шүү дээ. Дээрээсээ гараад шар move average хоёрын хооронд 20-оос дээш поинтын зөрүү гарсан тохиолдолд захиалга нээдэг байсан. Одоо жишээл энэний point нь 8894 гэж байгааз. За тэгэхэд энэ шар point хэдтэй вэ? 63 гэдэг чинь 88 63 25 те. Тэгэхээр ийм үед sell ордог. Хоорондоо одоо нэг холдсон үед sell ордог гэсэн үг. Яг энэчээс холдоод ирэхээр sell ордог гэхлээр энэчнээс sell чинь гэсэн үг. Энэ холдоод энэ хавьяас sell орж исэн гэсэн үг. Sell ордог. Доошоо шууд. Энэ хоёрын хоорондын зайн 20 юунаас илүү гарсан тохиолдолд. За дахиад 21-ээс илүү гарсан. Ер нь дандаа daily-гийн time frame-ийн daily дээр. Одоо энэ хоёрын хооронд энэ дээшээгээ 70-аас дээшээ гарсан ба шүү дээ. Тэгэхээр 77 50 гин 77 нь 60 гэхэлэр 17 гэсэн үг. Хэлдэггүй байсан гэсэн үг. За одоо энийг харъя. Энэ дээр хэд байна? 12 гаргалцах нь 50 гэдэг чинь 12 50 гэдэг чинь хангалттай 38 байж та 20-оос дээш гарсан. Тэгэхээр яг энэ хэсэг дээр байдна гэсэн үг. Яг энэний харалтаа. Энэ лав нь штэ. Энэ лан дээр шууд бай орж байгаа. Ингэж ярилж яадаг гэсэн үг. Тэгээд энийг бүх чартууд дээр харж агаад хийдэг. Валютын хослолууд төр хийдэг байсан гэсэн үг. Энэ хоёрын хооронд харъя. Энэ хэдтэй байна? 85 52 гэдэг чинь 33-ын зөрүү шүү дээ. Тэгэхээр яг энэний харалтаа энэ дээр сэлдэж гин гэсэн үг. Энэ хэсэг дээр сэл дарж байгаа гэсэн үг. Сэл. За энэ одоо өөр гарсан хэсгүүд байна уу? За энэ нь шүү дээ. Энэ гарсан хэсэг. Энэ хоёрын хоорондын зөрийг нь харъя. За энэ 13 moving average нь өөрөө 48 гэдэг чинь 35-ын зөрүү хангалттай тий. Энэ дээр байдж гин гэсэн үг. Бай орж гин. За энийг харъя. Энэний зөрүүг харж хэлээ. За энэний зөрүү нь энэ хэд дээрээс 91 харгалцах нь 64 гэдэг чинь 91 64 тэгээ 36 35-ын зөрүү. Би нөө цэжэр бодж болорж буруужж магадгүй. Энэ дээр сэлдэж гин гэсэн үг. Энэ ланы утсан дээр сэл орж гин гэсэн үг. Түрүүн USD yen дээр харсан энэ стратегийг нь харсан байж байгаа. Ингэж ажиллаж байна. Юу? Наач. Энэ төрсөн чи. За энэ дээр ингэж сэлдсэн баяцсан. Дандаа иймэрхүү утасны үзүүрүүд дээр ордог байсан байна. Дээлигийн лааны. Энэний зөрүү юу вэ? Энэний зөрүү 88 60 88 60 энэ дээр сэлж гин гэсэн. Энэ дээр сэлдэд 87 69 арай хүрээгүй нэ.
За иймэрхүү дандаа ер нь ийм гааны утасны үзүүрүүд дээр buy sell хийдэг байсан байна. Сонирхолтой стратеги биш үү те? За тэгээд бас дивергенц ашигладаг байсан гэсэн. Одоо энэ дээр жишээлбэл нэрээ сая TradingView цаанаасаа өгсөн өгдөл дээр нь дивергенцийг харуулж болно, харуулахгүй болно гэдэг аюутай тохиргоотой. Дивергенц нь ерөөхдөө RSI болон бодит ханшны хоорондын нөгөө high low-ын зөрүүг хэлдэг. Одоо жишээл чартн дээр ханш юу яаж яхад за одоо энэ дээр яг гоё дивергенц харуулъя. За энэ хэсэг нь чартн дээр ханш lower low хийж яхад энэ индикатор дээр higher low хийгээд зөрдөг. Тэгэхээр дивергенц үүсдэг. Буюу ханшийн гажуудал үүсдэг. Тэгээд иймэрхүү тохиолдолд оролтыг тренд лайн буюу яг энэ явж байгаа чиглэлийг нь ингэж татж ягаад стрэхэр нь цайлах хийдэг. Ер нь бол зүг байх нь байна. Daily дээр бол энэ хүү стратеги нь бол үнэхээр ганган гоё ажилт юм байна. Хэдүүлээ юу яаж үзье? Цагийг багасгаж үзье. За нэг цаг дээр гарч ирэх нөө. Хорийн зөрүүгээр л харъя хэдүүлээ. За энэ хэсэг энэ хэд вэ? 13 харалтаа нь 32 гэдэг чинь 2 13 дээр 13 29 23 33 нэрэ хүрээгүй нэ энэ хэд вэ? 54 үнэтэй тэгэхэд энэ дээр тэл яваагүй нэ. За энийг харъя. Энэ хэд вэ? 93 73 яг 20. Энэ дээр бол сейл явсан байна. Яг хөө ингээд баг цаг руу шилжүүлэх юм бол том цагтайгаа хамаатуулж байгаад яг арилж хийгээд байвал бас болохыг үгүйсэхгүй юм байна те. Энэ л айгу simple арга байна. Гэтэ нэлийн их хүлээгдэх хэрэгтэй юм байна. Хүлээх юм байна. Яг энийгээ ингээд шалраад бүр ингээд гараад энэ хоёрын хооронд 20-ын зөрүү гаргаад тэгэхээр ялч том цаг юм байна л да. Ялтуу том цаг дээр ажилладаг стратеги юм байна л да. Энэ дэр байд жишээний, энэ дэр сейлдэг жишээний. Дандаа үзүр ярал барьж штэ. Энэ дэр сейлдэг жишээний. Энэ хэсэг дээр орох байж юу? 81 68 арай орохгүй ч те. 82 12 орохгүй ч. За ерөнхийдөө энэ манай нөгөө нэг хатагтай Watanabe буюу Kimono Traders гээд нэмэгтэйчтэй арилжааны бүлгмийн Японд хотын бүлэг нэмэгтэй трейдерүүд байдаг. Одоо байгаа үг нь сайн мэдэхгүй байна. Тэм трейдерүүдийн ахлагчийн стратеги бол нэг иймэрхүү байсан юм байна. За ингээд эргээ уулзлаа түр баяртай. За ингээд манай дэлхийд алдартай арилжаачдыг танилцуулдаг боломжийн маань энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Таалагдсан бол лайк and subscribe дараарай. Дараагийн бичлэгээр дахин уулзцгаая.